Ээжтэй баярлаа. 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 Ээжтэй хайртай шүү. Баярлаа. Ээжтэй баярлаа. Намрын буурал хэрүү хэсгэж нартыг зөөлөх гэж та ирээ юу? Ээл хангалсан өвөр дээр чинь эрхлэл гэж би мэдлээ юу? Жихэн хорвон зовлон халахалж жаргал дэлгэх гэж та ирээ юу? Зүүд дэлгэрсэн өвөр дээр чинь Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин 8-ны өдөр тохиож байна. Тэгэхээр телевизээ үзэн суугаа нийт үзэгчид та бүхэндээ эмэгтэйчүүд ээжүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Дорн говь телевизд бизнес хөтөч FM 89.1 хамтдаа жил болгон за 3 дугаар сарын 8-ны өдрийг тохиолдуулаад ээжтэй баярлалаа захидлын уралдааныг зарладаг. Тэгэхээр энэхүү захидлын уралдаан маань энэ жил 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлж байна. Тэгэхээр өнөөдөр надтай хамт нэвтрүүлгийг за бизнес хөтөч радиогийн хөтлөгч гандлага надтай хамтран одоо энэхүү нэвтрүүлгийг хөтлөж байна. Тэгээд гандлагын хувьд бас одоо энэ захидлын уралдааныг бас уншиж за хүлээн авч одоо зохион байгуулсан байгаа. Тэгээд яг энэ захидлын уралдааны талаар ихлэ манай үзэгчид мэдээлэхгүй юу? За юуны өмнө бас бүх сайхан өсгөчүүдтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За олон жил болгон зохион байгуулж байгаа ээжтэй баярлалаа захидлын нэмцэнд маань ерөнхийдөө 15 захидал ирсэн. Үүнээс бас энэ жилийнхээс насны хязгаар заагаагүй. Тэгэхээр бас 10 настай болчроос хүүхэд өндөр настай настангаас хүртэл одоо бид захидлууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Мөн замун үдээс хүртэл бас бидэнд захидлаа өргүүлсэн маш идэвхтэй оролцсон. Захидлууд маань бол ерөнхийдөө миний хувьд пэйж утас бизнес хөтөч FM 89.1 пэйж утас дээр бол 6 хэсэгтэйгээр бичлэгүүдийг оруулсан байгаа. Ерөнхийдөө бол уншиж байгаа явцад үнэхээр сайхан тийм сэтгэлд хүрсэн. Тийм ээ өөрийн ирэхгүй бас бичлэг хийж явах хэвчээ бас уйлчих үедээ л гэсэн бодлоос төрж ийсэн. Тэгэхээр юу байсан захидлыг маань бас одоо бизнес хөтөч 89.1 радиогийн фэйсбુક хуудасаар шууд шууд явуулсан байгаа. Тэгэхээр яг тэн дээр бас олон хүмүүс доор нь сэтгэлээ үлдээсэн, зарим нь одоо шеэрлсэн ийм зүйлүүд бас ажиглагдчихсэн тийм ээ. Тэр тал дээр бас одоо хүмүүсийн сэтгэл хэр байсан? Хүмүүсийн сэтгэл бол бас үнэхээр өндөр байсан. Үнэхээр сэтгэл дүргэж байна, бага нас харагдаж байна. Тэгээ бас нэг таньдаг хүн бас нэг захидал бичсэн байлаа л дээ. Тэгээд бас үнэхээр миний найзын хоёр ээж нь үнэхээр сайн хүн байсан шүү би тэргээд бас яг өөрийнхөө сэтгэлээ бас гоё бичиж хөрвүүлсэн байлээ. За энэ жилийн үед бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин 8-ны баярыг бол за улс орон даяар бас өргөн дэлгэр тэмдэглэлийг хоригдсан байгаа. Хэдий тийм боловч бас манай телевиз, манай бизнес хөтөч FM 89.1 радио хамтраад ямар ч байсан жил болгон зохион байгуулдаг энэхүү захидлын уралдаанаа зохион байгуулсан. Тэгэхээр алс хол байгаа хүмүүс маань ч гэсэн бас ээждээ зориулсан чин сэтгэлийн өгсөн манай одоо телевизэд хандаа манай энэ захидлын уралдаанд хандаа бас илэрхийлэх боломжийг олгосноор онцлог байгаа юм аа. За тэгээд шагналынхаа одоо нэг байруудын талаар мэдээлэл өгч тээ. Шагналын хувьд бол ерөнхийдөө байруудыг шалгаруулсан байгаа. Ямар ч зүйл эхний байрыг бол бид бүхэн Дорн говь телевизтэй хамтраад яг одоо бид бүхэн тос хүн дээр очиод эдийн захидлыг уншиж өгöl за захидлыг гартуулна. Нэг одоо захидлын одоо шилдэгээр шалгаруулсан байгаа. За бусдын нь бол бид бүхэн D-Media цэгийн вебсайт дээр одоо шилдэг шалгарсан эхний 3 захидлыг бол одоо ингээд байршуулгаар төлөвлөж байгаа. Тэгэхээр тун удахгүй хэдхэн орны дараа бас одоо тэрхүү захидлууд маань вебсайт дээр маань байршнаа. За тэгээд энэхүү уралдаанд маань төрүүлсэн захидлын эзнэр бол Пүрвдогийн алтан гэрэл хорвоо дээр нэг л бурхан байдаг ээж гэдэг энэхүү захидлаараа одоо тэргүүн байрыг эзэлсэн байгаа. Бид бүхэн одоо хэдхэн орны дараа за тэрхүү одоо шагналын тэрхүү одоо захидлын эзэнтэй уулзаж за ээж нь бас энэхүү захидлыг гардуулах болно. Ингээд хэдхэн орны дараа уулзцаа тэгээд бас одоо энэхүү захидлын уралдааныг шүүн тунгааж бас одоо зохион байгуулсан гандлагатай баярлалаа. Тэгээд ээжигээ бас эхнэрийгээ бас сайхан баярлалаа гэж хүсье. За баярлалаа. Захидлын тэмцээнд оролцсон бас бүх сайхан оролцогчдод маш их баярлалаа.
За бүх сайхан эмэгтэйчүүдтэй дахин олон улсын эмэгтэйчүүд ирэхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Сайхан баярлалаа. За ингээд хэдхэн ормын дараа захидлын эзэнтэй уулзцгаая. За эрхэм үзэгчдээ бид бүхэн яг одоо ээждээ баярлалаа нэвтрүүлгийн маань тэргүүн байрны шагналт алтан гэрлийн одоо грекийн гадаа хүрэлцэн ирсэн байна. Ингээд бүгдээрээ дотогшоорж за алтан гэрлийнхаа шагналыг гардуулаа мөн ижидэн захидлыг уншиж өгцгөөё. За алтан гэрэл үү? За сайн байна уу? Сайхан баярлж байна. Сайхан. За тэгэхээр Дорногов телевиз бизнес хөтөч FM 89.1 радио хамтраад 2 дахь жилдээ ээждээ баярлалаа захидлын уралдааныг зарласан. Тэгээд энэхүү захидлын уралдаанд маань нийт 15 захидал ирсэн. Тэгээ 15 захидал ирснээс өнөөдөр бас таны хүү алтан гэрлийн одоо захидал тэргүүн байрыг эзэлсэн байна. Тэгээд ээждээ хэлж амжаагүй гэсэн үү те? Хэлж амжааг одоо хүнтэй танилцуулна гэж хүлээлгээл байхад л. Тийм. Тухай бол хэлээгүй л байна. Ээж нь болохоор хүнтэй танилцуулна гэхээр ямар хүн гэж ойлгоо? Одоо Мартин амнаар л одоо өргөдөх охин мөхнө бол танилцуулж байгаа байхад гэж бодлоо. Охинтой өргөж байгаа гэдэг. Тэгээд баяр өдөр танилцуулж байгаа. Тэгэхээр таны одоо хүүгийн хувьд манай одоо бизнес хөтөч FM 89.1 радио болон Дорногов телевизийн одоо ээждээ баярлалаа захидлын уралдаанд ээждээ одоо чин сэтгэлийн үгээ илэрхийлэн захидлаа манай телевизэд илгээсэн байгаа. Тэгээд өнөөдөр одоо тэрхүү захидал нь манай телевизийн одоо тэргүүн байрын шагналыг хүртсэн байна. За тэгээд алтан гэрэлдээ өргөмжлөлийн уншаад өгчий. За, D-Media агентлагаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Ээждээ баярлалаа захидлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн тул өргөмжлөл хадгалуулваа гэд. За, энэхүү өргөмжлөлийг өөрчн өгч байна. За, тэгээд ээждээ мэдээж өөрөө захидлаа уншаад өгөх бах тийм ээ. За, мөн за, хайртай ээжд нь бас манай телевизийн зүгээс одоо энэхүү баярын бэлоо, энэхүү одоо цэцгийг бас За баярлалаа. За тэгээд ээжтэй одоо захидлаа уншиж өгөө. За тэгээд. За өөрөө уншиж өгсөн дээр байх гэж бодож байна. За тэгээд. За нэг цаашаа тавьчих. За ээжтэй баярлалаа. Хамгаас эрхэм хамгаас нандан ээж тантай хүн хэлж үзээгүй, хэлж амжаагүй яваа. Сэтгэлийн гүндээ тээж явдаг. Гэгийн дурсамж таныгаа гэсэн чинхүү сэтгэлээ энэхүү захаагаар уламжлан дамжуулж их бодлынхон, их хэчлэлийн тань өнгөцхөн хэсгээс нь ч болов таньдаа сонирдуулан талархахаар бичлээ. Хүний дурсамж гэдэг эргэн санахад баяр баясгалантай байсан үеэсээ илүү гуниг гутралтай болоод сэтгэл хоногцсон догдлон мөчийг тээж хадгалж явдаг бололтой. Эцэг минь харь оронд ажиллахаар болон яваад өдөөгийн буудлын суманд 2 дүү ээжтэйгээ айлын хашаанд үлдсэнсэн. Тэрсгэн 3 хүүхэдтэй нэгэн залуухан бүсгүй. Тийм ээ амьдрал тийм чамар байгаагүй. Та минь гадаа гарч ирүүлж гэрт орж юм болон байсан үе. Одоо бодоход таныгаа өрөвдөж мөн тэрхүү сэтгэлийн тэнхээ бидэнд хэцүү байна гэж уйлж унжиж харагдаагүй. Агуу үлгэрлэлийг тань үнэхээр биширч байна. Би санахнаа таныгаа зүгээр сууж исэн үеийг ерөн огт сандаггүй юм а. Үргэлжил юм ойж нэхэж алив бүхний гой сайхан болгох гэж тэмүүлж мэрийдэг эрхэм бүтээлч чанартай хүн. Би 1-р анги байлаа. 2 дүүг маань хөрш айлын эгч маань хичээн миний хичээлийг тартал харж өгдөг. Хичээл тараад л бус түүхтүүд тоглол зугаацаад алга болдог. Би харин гэрийн зүг яаран гүйдэг байсансан. 2 дүүрүүгээ яарах сэтгэл минь юм шүү дээ. Ээж минь орой ажиллаад хараад ирнэ. Тэгээд надад нэг л үг хэлнэ. Миний хүү мундаг хүү шүү гэж. Таны минь энэ хүү үг надад ихийг ойлгуулж, ихийг ухаар уулсан. Одоо хүртэл хүн таныхаа энэ үгийг зүрхэндээ тээж явдаг. Би хөрзөн түлээгээ хагалж, тэрэг түрэн хамсар нь багсаж нарийсан худаг шантнаас ус авч, галаа түлж хоолоо хийж сурсан. Таньда багш болов нэмэр тус болохын тулд шүү дээ. Та минь мөн ч их баярлдагсан. Миний хүү том ир болсон. Тусд орсон гэдэл хүмүүст магтана. Би ч хөөрөн догдолж бүр ихийг хийж сурмаар санагдана. Тэмүүлнэ. Ихийг сурах гэсэн хүсэл минь дэндэж гинэн балчир хүүхэд гэртээ боорцог хайрна гэж хуурайгаар л боон тосонд аягаар нь хийгээд сүүлдээ учрыг нь үл болж шиншүүтэй хутгалдан гайхаж айж боломгдох сандарч
Хоёр дүүгээ аван гэрээсгүйн гарч хөрш айлдаа болсон зүйлийг өчрлөн хэлж аюулаас мэд гарсансан. Том толгой гаргасныхаа горонд оройн таниараа мяндсан дээсээр нуруундаа хэдэнтэй ором гортол ороолгуулад нулимстай нүдэрээ таниагаа ширтэн байсан. Нурууг минь үзээ тааман ч уйлаад би ч уйлаад нар дүүнэр минь ч дагаж уйлаад тэр ороос мөн ч хөхтэй юм болж илээ те. Гэрт минь байдаг байсан дээр үеийн пүрстэй орон дээр хоёр дүү ээжтэйгээ бидэн дөрүүл унтна. Дээж доошараа хөл хөлөө зөрүүлцгэн унтдаг. Ямар ч сайхан дулаан илчтэй, ямар ч сайхан хөөрдмөр гэгээлэг байсан үеэмтэй. Бичиж байхад минь хүртэл инээмсэглэл өөрийн ирэхгүй тодорч байна. Тийм л сайхан байж булчир нас минь гинэн цагаахан. Та минь надад бүхнийг инэрх хайрлах харуугийн хатуу буруу амьдралд нуграхгүй байх. Хат тэнхэл бүхнийг сургасан. Баяр гунигтай, зовлон жаргалтай бүхий л үед минь та минь нэг л цангаараа миний л хүү гэж хүлээн авдагсан. Хүн таныхаа ачийг хариулах гэвэл энэ нас минь богиндох үзээ. Та минь үргэлжил хэл цагтаг. Миний хүл сайн сайхан явбал ижийн маш их баярлаж аз жаргалтай байна гэж. Би таныхаа сайн сайхан явуулахын тулд бүхнээс илүү мэрийч хөдөлмөрлөж, шөнийн огторгон одом итгэл алцаж, өдрийн тэнгэрийн наран мэт туяарч явах болно ээжээ. Хүн танд хязгаар төгсгөл хэмжигдэхүүн гэж үгүй ихээр хайртай шүү ээж. Эх хүн гэдэг их амтан гэдэг үр хүүхэд үр зулцгаа бусдаас харамлах хайрлаж инэрх агуу зүн бэлэгт бодог л. Энэ дэлхий дээр хамгийн гэгээлэг болоод хамгийн ариун хүч зүн бэлэг зөвхөн их гэдэг амьд биетэд байдаг гэдэгт би гарцаагүй гэхээр маш их итгэдэг. Ижи таныхаа уяхан хоолой тунгалаг дөлгөөн харц шаргалцаа инэрл зөөлөн үнсэлт зөөлөн илбэх гарыг тань бодож таныгаа санам мөрөөсгөд сар муу бүхэн замхарч санаа бодол мөн сэгцэрч лам хуургаар мянгантаа ном уншуулаад олохгүй ариусэл шавар бурханд түмэнтэй мөргөөд олохгүй гэрлийг би л олдог шүү танаас ээж. Хорвоо дээр нэг л бурхан байдаг ээж гэдэг. За ээжтэй бас загтлаа өгөх тийм ээ. За ээжийнхэн сэтгэлийг сонсъё тийм ээ. Хажаах нь шаартаас очихоо. За сэтгэлээ олцохгүй юу? Яг л хүүхэд би өөрөө дэлгэрсэн юм яриа түн. Тэгэл энэ нийтдээ 3 хүүхэдтэй яг л тэр нүдэнд гээд дүрслэгдээл яг л тэр хүүхэд насанд нь өмүүлж исэн орчин л яг өөрөө ирэхгүй нүдэнд туслаа. Тэгээд хүний авьяас гэж бас сони юм байдаг юм байна. Тэгээ яг өнөөдөр ингээд анхудаага ийм сайхан арга хэмжээнд оролцоод үгээ ингээд сэтгэлийн үгээ хэлж байгаад маш их баярлж байна. Өмнө нь ер нь тань загтал өччихсэн үү? Гүү. Сэргээс нэг загтал ичжээс яг цэрэгдээсэн хүүхэд ээжээ би эхийн төлөө уралдаанд оролцоод төрүүллээ гэж шүлгээ явуулж исэн. Тэгээд бас загтал бол илгэнэ. Гэтэ яг өнөөдөр их шиг ингэж сэтгэл омгшоо. Гэтэл анхудаага л авчихсан да. За алтан гэрлийн хувьд бас яагаад манай телевизэд манай одоо бизнес хөтөлбөр 80.1 радиогийн зарласан энэхүү загтлын уралдаанд оролцохоор болов тийм ээ. Энэ тухайгаа яриад тэгээ өөрийгөө бас манай үзэгчид дэлгэрэнгүй сайхан танилцуулахгүй юу? За сайн байна уу намайг одоо Бродогийн алтан гэрэл гэдэг. Би Дорноо аймгийн Дэлгэр сумын харьяат. Одоо Улаанбаатар их сургуулийг төрийн удирдлага мэргэжлэр төгссөн 18 онд. Тэгээд одоо Улаанбаатар хотод борлуулалтын компанид бичиг хэргийн ажилт хийж байна. Энэхүү тэмцээнийг одоо нэг фэйсбүүкээр л мэдж байгаа. Тэгээд одоо ээжтэй биш одоо жил болгон бол яг хөтэ ингээ нэг ширэмэрээ засаад цомхон яагаад тэр чинь хүний сэтгэлд нэг айтар тод үлдэхгүй шүү дээ. Тэгээ нэг ээжтэй нэг чинхүү сэтгэлээ гэсэн юм болж өнгөрч байсан дурсамжаасаа юм тоо дурсамжаа уудлаа гэсэн бодлоос л одоо бичиж загтал хийлгээсэн те. За өчигдөр бол Улаанбаатар хотод байсан. Тэгээ өчигдөр манай телевизээс холбогдсон. За ингээ загтлын уралдаанд оролцсон уу гэд одоо анх холбогдоход ямар санагдчихсэн. Одоо би ч одоо Барид яасан бол гэд асуугаад байсан шүү дээ. Өөрөө тэгэнгүүт нь зүгээр ингээд энэ хүн мөн үү гэд холбогдож байна гэд эхлээд нэг холбогдоо дараа нь дахиад 2 удаа холбогдсон баг тийм ээ. Тийм тэгээд би нөгөө юу руу яасан мэсэ. Улаанбаатар хотод болж байгаа нөгөө ээжтэй загтал бичээрээ. Тэр уралдаанд орсон байсан. Тэгээд тэндээс бас асуугаад байгаа юм болов уу? Яагаад байгаа нь ойлгодгүй. Тэгээд торноо аймагаас яаж ийна гэхээр за гэд. Тэгээд юу болсон юм бол энэ дугаар могоор нь буруу яагаад ятсан болов уу гэж бодож исэн байхгүй.
Тэгэл төрүүлсэн байна гэхэд одоо маш их гоё сэтгэл. Өмнө нь одоо авчихсан дэмжээ уралдаанд авчихсан шагналуудаас илүү өвөрмөц гоё юусэн гэх юм уу та. Ягаад тэгэхээр одоо ээжтэй гэсэн тий. Одоо энэ баяр дарга хэмжээнд дэр нээжтэй гэсэн зүйл маань одоо тэргүүлж ирэх хүнд мэдээж гоё санагдана. Тэрний хамгийн эрхэм шагналч байж магадгүй юм да. Тэгвэл яг хүн болгон бас ээжийнхэн дэргэд ээжийнхээ өдөөс хараад ээжтэй хайртай шүү, ээжтэй баярлалаа гэж хэлж чаддаггүй. Яг одоо загтлаар дамжуулж бас энэхүү одоо чин сэтгэлийн үгийг бас эргэх боломжийг одоо олгоё гэдэг утгаараа манай телевиз жил болгон энэхүү одоо тэмцээний уралдааныг зохион байгуулдаг байгаа. Тэгээд ээжийнхэн зүгээс бас одоо өөрийгөө бас манай үзэгчдэд танилцуулахгүй юу хийдэг вэ? За хамбал дөрүүлээ юу тийм ээ. За би Дорногов аймгийн Боловсрол соёл урлагийн газрын санхүү төсөв хариуцсан мэргэжилтэй. За 4 хүүхэдтэй миний хань Бүрөвдөө Хохон Бүрөвдөө гэдэг хүн байгаа. Тэгээ одоо би дэлгэрэх суманда ажиллаж байгаад сүүлийн 8 жил Боловсрол соёл урлагийн газартаа ирж ажиллаж байгаа. Тэгээд дүүгээ сайхан ажиллаад өдөө зэрэгтэй явж байгаа. Тэгээд миний хүүхдүүд бас бяцхан ч гэсэн сэтгэлийн бэлэг ингэж илгэнэ гэж хүн багтдаггүй юм байна. Хүүхдүүд нь одоо хэд настай вэ? За манай энэ том хүү Алтан гэрэл. За дараачих нь од хүү гэд Монгол Улсын их сургуулийн математикийн анги суралцдаг оюутан байгаа. За дараачих нь Дижитмаа гэд Сайн шандын 1-р сургуулийн 11-ийн бие суралцдаг. За дараачих нь манай охин Гүндгмаа Сайн шанд сумын 5-р сургуульд сурдаг. За саяхан ачтай болсон. Ач маань сая гэртээ төр зур харих явцсан байна. Ингээл ажиллаж амьдарч байна да. Ер нь одоо танай гэр бүлийн жил болгоны энэ эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? Бид бүхэн гэр зураал өнгөрөөдөг дөө. Яг би бол одоо айлын өргөмөл хөвгөлтэй. Тэгээд яг намайг гаргасан ээж маань 3 сарын 8-нд өнгөрсөн. Тэгээд би яг тухайн үед өөрөө хамт олон найз нөхдөдөө тодорхой хэмжээнд баярладаг ч гэсэн нэх тэгж түгээмэл тэмдэглээд байдаггүй. Тэгээ энэ жил яг манай хүүхэд гинт ингээ баярлуулсан чинь би бүр тэрнээс илүү хаз жаргал надад тий бурхан бас ээжигээ сайхан баярлуулахаас өөр хаз жаргал хаа юу ах вэ? Энэ надад баяр нэмлээ. Бид нар гэр зураа сайхан ингээд гэр бүлэрээ өнгөрөөдөг төө энэ жил болгоо. Таны хувьд бас манай телевиз загтлуулсан уу? Амар сайхан амар санаа тий. За энэ харин тийм баха энэ амар сайхан гэж бичсэн байсан байхгүй. Тэгээд манай телевизийн зүгээс бас энэ нэг ийм ээж байна. Гэхдээ ингээд ээж нь ингээд хоёр ээжтэй юм байна гэд. Та энэ загтлаа бас одоо манай телевизээр дамжуулаад бас уншаад өгчихөө. Яг таны мөн болов биш болоо гэ ингээд нэрийг харахаар биш байгаа даа. Гэхдээ нэр нь арай өөр дөө гэд танд хүн бас тэгээдсэн байхгүй юу? За загтлаа бас унших боломжтой. За ингээд энэ загтлаа телевиз үзэн суугаа. Та бүхэндээ эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ болон уншиж өгье. Та бүхэн сайхан баярлаарай. Ээжээ би таны үргэлжлэл. Миний энэ хуваад мэдлэгийн азтай хоёр сайхан ээжтэй. Ээж минь хүлээн авч хүний их болохын утга учирыг мэдрүүлсэн билээ. Би төрүүлсэн ихээсээ долуулаа. Манай ээжийн их чинь хүүхэд гаргаагүй олон жил болж хүүхдийн мөрөөдөл болсон гэр бүл байсныг ээж минь намайг өршүүлснээр би нэгэн сайхан айлд гэрэлгээгээ цэцэрлэн эрэх дураараа өсөж үлээ. Намайг баг байхад өргөж авсан аав маань өнгөрч ээж маань гадаа гарч ир гитар жим болсоор намайг сургуулийн алтан босхийг алхуулан 10 жил төгсөх хүртэл өөрийгөө үл хайхан бүхэл сэтгэл зүрхээрээ өсгөн хүмүүс өсгсөн дөө. Би ээжтэйгээ хаяа ам зөрнөө. Тэр үед надаас хүүхэд төрсөн бол ийм зан араншин гарахгүй байсан байх та гэж бодох үе хэмээн үр зүрхэндээ хөтлөн хэмээн гомдооч хувьдээ гэж хэмээн дотроо их шаналдаг байжлээ. Миний бие нь Улаанбаатар хотод Нэгтлэн ботгч мэргэжлэр сургуулаа төгссөн амьдралын алтан шар замаар аттай ажиллаж одоо л би ээжийнхээ ачийг хариулж яндаа гэж сэтгэл өдрөл ажилласаар ээж минь хувьдаа болоогүй л ээж миний охин хань жилтэй болоо ээжгээ үр хүүхэд гаргахгүй вий гэж ээж нь дотор шаналх юм аа гэх удалгүй сайн хантайгаа авчирч анхны үгээ төрүүллээ. Ээж маань их баярлсан гэж газар хөлөрөхгүй шахмал бөөцөлн миний муухай хүү одоо ээжийн гэр дээр ирэхлээ. Энэ миний хүү. Өөтгөд сөөтгөд хэмээн ээж минь гараа өвтгөө мэдхгүй өөр дээрээ эсрүүц суутгсан. Миний сайхан ээж өвчний улмаас бурхны уран заларч надад өөрийн төрүүлсэн ээж гэж байсан ч гэсэн хорвоод ганцаараа үлдсэн юм шиг л нэг л дотор эвгүйхэн үлддэгсэн. Намайг төрүүлсэн ээжийг бурхнаас хүнд хайрлсан агуу хүн
тухайн үед олон хүүхэдтэй айлын хүүхдийн тоогоор 10 төгрөг өгдөг байж лээ. Одоо үеийн 20,000 төгрөг юм да. Ээж минь тэр мөнгөө бус өдрөө миний охин ээж нь охиныхаа мөнгийг аваад ирлээ гэд инээд алцаар авчирч өг хаяа өөрийн гэртээ очиноо. Миний дүү болох охин манай эгч биш гэд уурлах үед миний л ээж миний охин битгий гомдоорой гэд л инээж явах. Миний ээж яралцсан цагаан шүттэй нутгийн олондоо өөжиг хэмээн алдарсан эмчээс тутахгүй асар сувлагч байлаа. Ээж маань мөн л өчнөө улмаас өөд болсон доо. Хорвоод ирхий ямар ч утга учиргүй санагдах үе зөндөөл өвдөж зовоож аашилж аягж байсныг дандаа л хамгаалж өнгөрөөдөг байсанд баярлаа гэж хэлжсэн хэдэн удаа билээ дээ. Хорвоогийн өн удаан амьдрал үргэлжлсээр өөрийн зогсох тэр мөч хүртэл ээжигээ хайрласаар үгүйсээр л байх хорвоогийн жам юм да. Би хоёр ээжийн сайхан үргэлжлэл өдөөгөө би хоёр сайхан хүү, хоёр сайхан охинтой тунчиг хөөрхөн ач охинтой өнөр итгэн сайхан гэрэл болжээ. Ээж хүн их хүний агуу сэтгэл дэсвэр төвчээр үрээг их харангүй сэтгэл хүнийг өөрийн биеэр туулж л явна. 100 дүүл мартагт хайрын илжгэрэл агаа борхот минь хөх тэнгэрээс биднийгээ хайрлан инэрч алтан нарны цэцэргаар илжгэрлээ түгэн үр хөвгөд биднийгээ инээд хөр баяр баясгалангаар дүүрэн байгааг хараад баярлж байгаа да хэмээн сүсгэлэн залбир нам. Охин өрн та хоёртай хичнээн их хайрт байснаа хөх тэнгийн одын доогоор илгээнэм ээжээ. За тэгэхээр бид бүхэн бас яг за энэ одоо манай нэвтрүүлэг захидлагдсан ээж нь юм шиг байна. Энэ ингээ ээж нь бас хоёр ээждээ зориул захидлагдсан юм шиг нэг бид нар таамагласан яг мөн үү биш үү гэд яг таныг сая яриан дундаас ч яг одоо манай телевиз тандан бас захидлагдсан байна гэж мэдлээ л дээ. Тэгээд ээжүүдийнхээ тухай бас та сайхан яриа өрнүүлээ. Сая бол бас энэ захидал дээр бол битсэн л байна. Гэхдээ илүү сайхан бас. За манай ээж бол Дорногой аймгийн Дэлгэр сумын харьяат цагааны банзарагч гэж миний өргөж авсан ээжийг банзаг гэж манай сумынхаа угаалдаг. За хуучнаар бол 5 дугаар багийн харьяат тийм сайхан настай буурал байсан. Манай ээжийг бол намайг төрүүлсэн ээжийг цагааны үлзүүр эмнэлгийн байгууллагт олон жил асар их зөвлөгч хийж ирсэн хүн байгаа. Манай ээж маань 7 хүүхэдтэй. Тэгээд эгчтэй намайг өргүүлээд Дэлгэр суманд болон аймгийн одоо эрүүл мэндийн байгууллагт улмаар Дэлгэр сумын эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвртэй гараад ингээд ажиллаж амьдарч байгаад өдөрчээсэн хүн байгаа. За манай аав болохоор Батарчин гэдэг хүн байсан. Одоо мөн л дэлгэхэд маллаж малчин ингээд амьдарч байгаад бас өдөлсөн доо. Тэгээ манай хам бүл гэр бүл долуулаа. Манай ээж чинь бидрийг одоо мөнгө янз бүрийн юмар өсгөж байсангүй бидний тархинд одоо оюуны хөрөнгө оруулалт их хийж ирсэн болоо. Одоо манай том охич маань багш удаах дүү охич хоёр маань бас эмч мэрэгчлээ. Би өөр эдийн засагч мэрэгчлээ. Манай ах малчин гэдэг бүгднгийн л одоо оюуны хөрөнгө оруулалт өсгсөн. Одоо бүгдээрээ сайн сайхан амьдарч байгаа. Би өөрөө дэлгэрэхэд одоо сургуулаа төгсөөд дэлгэрэхэд 19 жил ажилласан. За Дэлгэр сумын засаг даргын тамгын газар бол нэлээд жил ажиллаж байлаа да. Тэгээд одоо аймагт 2012 онд санхүү төрийн сангийн хэлтсийн дарга байсан Эрдэнэ сүрэн дарга мөн аймгийн засаг даргын тамгын газрын дарга байсан Төмрийн их нарын өсөлтөөр ирж одоо боловсрол соёлын борлогын газраа төсвийн мэргэжилтэнд ажиллаад одоо 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За мөн боловсрол соёл борлогын газрын дарга Монгол Улсын гавьяа дагш Отгон баяр даргатай хамт олонтоо бас маш их баярлж явдаг шүү. Тий. Миний одоо өдийтэй ингээд сайхан амьдарч байгаа маань та бүхний тусдим маш их байлаа гэж бас талархлын үгээ дамжуулъя. Тэгэлгүй яах вэ? За алтан гэрлийн хувьд бол бас одоо эмээгийн сайн хүүхдээс юм шиг байна те. Эмээгийн бас эрх байсан юм шиг байна те. За одоо би ч одоо тэр үед ч одоо дөнгөж болчихоор байхад маань л эмээ маань хөдөлсөн, бурханлсан. Би өөрөө сандгүй ээж амаал их ярьдаг л та. Эмээг аймаг өгүүлээ хэлээ гэдэг. За ээжийн захидлагдсан байна, хүү нас захидлагдсан байна. Тэгээ хоёулаа одоо манай телевизэн өнөөдөр ингээд алтан гэрэл маань тэргүүн байрлалдээд ээжидээ бас захидлаа уншиж өглөө. За ээжнээс одоо хоёр ээждээ захидлаа уншиж өглөө. Ер нь одоо танайханд бас бичдэг ийм удам одоо байна уу? Яруу найраг, шүлэг яруу найраг ер нь юм бичдэг. За миний одоо ээж маань өөрөө бас нөгөө бичгийн хүн л гэсэн үг шүү дээ. Тэгээд мэргэжлэн тэгээд аавын минь тал дээр бичээж удмын хүмүүс байдаг. Одоо тэрийн одоо соёлын гавь зүтгэлт одоо зохиолч сэтгүүлч Жамингой гэж байдаг. Жамингой одоо манай эмээгийн маань яг төрсөн дүү нөгөө.
Тий. Тэрнээс жоохон бас Эмээ маань ч ерөн жоохон бичдэг. Би ер нь их ерөн шүлэг зохиол гэж нэг сонирхдаггүй байлаа. Тэгээд одоо 16 онд сургуулаасаа жилийн чөлөө авч дараа нөгөө төрийн албанд ажиллахын тулд нөгөө цэргийн алба хаасан байх хэрэгтэй гэдэг. Тэгээд Сүхбаатарын аймгийн Онгон сумын хөлийн техник 184 дугаар ангид алба хааж. Тэгээд 5 дугаар застав гэдэг. Анх одоо 5 дугаар заставын баруун одоо нэг харуулын пиш гэж үт. Тэн дээр л анхныхаа шүлгийг зохиож хэлээ. Ямар шүлэг тухайн үед одоо яг миний одоо хамгийн анхны шүлэг одоо хамгийн дурсамжтай шүлэг үзүү би хэл дээр гэдэг. Одоо ингээ хэл дээр үзэж харсан зүйлсээ л яг бичиж ирсэн. Тэгээд тэр маань төрүүлээл. Тэгэл ер нь сонин маань эх орны манай сонин дээр хэвлэгдээл. Тэгэл ер нь дараагаас нь ер нь боломоор санагдаад ном их уншдаг байсан. Ном бас ер нь хүнд их нөлөөлдөг. Одоо бодох сэтгэн яг тэлж үйдэг идэл юм байлээ л те. Ээжтэй зориул шүлэг бичсэн үү? Ээжтэй зориулж би сэргээ салгацсан жилийн төрсөн өдрөөр нэг шүлэг зохиож биччихсэн. Мөртүүдээс нь санаж байна уу? За санаж байвал манай бас телевизийн үзэн суугаа хүмүүстээс уншиж өгөх сонирхол бол тийм ээ. За. Ижигээ би магтъя. Хосолог нүднээс тань хайрын сайхныг анх мэдэрсэн билээ. Хун шиг цагаахан гараас тань хайрын зөөлнийг анх мөн л мэдэрсэн билээ. Ятхын ишиг уйхан хоолой тань яруухан болоо тодхон билээ. Зүүнний сорвтэй сүмбэн хуруунууд тань зөөлөн болоод инкрэхэн билээ ичээ. Тан цагаахан шүднүүд тань тансагхан болоод гоёмсаг үлээ. Танхилхан сайхан үнэр тань тайгын цэцэг шиг анхлан билээ ичээ. Энэрэлт зөөлөн ингэрт тань хэрэглэн наадаж өссөн билээ. Илбээ танашгүй хархан ус тань эргийн ус цаг тонглогхон билээ ичээ. Цадиг цагаахан сүүнээс тань цаашлаад амттан гэж үгүй билээ. Сацал мөнгөн дээжэр тань солмон гэж мишэдгээжээ. Аягалж барьсан шаргал цай тань амтлаа тандшгүй аршаан билээ. Аялаж өсгсөн бүүгийн дуу тань аялгуу ихшгийн тэргүүн билээжээ. Газар дэлхийн бурхан гэвэл гагцгүй хүн танийгаа нэрлэн. Энэхэн насны минь шүтэн болохоор ижи танийгаа би магтъя гэж шүлэхэд. Хэдэн цахаас мөлий 16 онд зохиож ирсэн ээжийн тухай шүлэг юм та. Тэ. За одоо ойрын хугацаанд амьдралдаа тавьж байгаа зорилго мөрөөдөл юу вэ тийм ээ? Тэр тухайгаас манай үзэгчтэй хаваалцгаая. Одоо тэгээд одоо ажиллаа хийгээд уран бүтээлээ би бас нэг хотод бас нэг ном зохиолын уран бүтээлийн ажилтаа байгаа. Өөрөө бас нэг яруу найраг сонирхдаг манай нэг ах уу тийм аа. Зохиолчтой бил яруунд ажилтдаг. Тэр хүнтэй бас нэг хамтарч нэг ном бүтээх гээл зүтгэж юм да. Би даасаа одоо шүлгийн төв гэсэн үү? Одоо хоёр хүний хамтарсан тийм болсон өгүүлэг одоо холилдсон л тийм. Одоо бас нэг инээдэн миний хөгтэй баянгуудын өгүүлэг байдаг. Тиймэрхүү зүйлс оруулсан шүлэг холилдсон тийм л юм гэнэ. Хийхээр зорж байгаа тийм. Зорж байна да. Бас хэдэн дууны үгэн дээр ажиллаад тийм л ажилтай байна да. За ээжийн хүүхдээ ер нь юу гэж захиж сургадаг вэ? Өөрчлөө. Тэгээд хүн алдаж онох үе байдаг. Өчнөө л амьдралд байдаг тийм ээ. Загнуул зэмлүүлэгч үе байдаг. Тэгээд миний юм ээж надад юм нэг л юмыг их цагтаа санаа зүв бол заяа зүв гэж сайн дандаа сайн сайхан гэгээлэг зүйлсийг бодож яв. Хармуу бүхнийг бид бодож удаа тийм ээ. Сайн сайхан зүйлсийг бодож яв. Тэгэхэд одоо ингээд цаашаа ингээд ирээдүйд ингээ гэрэлтэй гээтэй байдгаа гэж энийг л байнга одоо захиж явдаг. Миний зээжин ч гэсэн одоо зүрхэн ч гэсэн байнга л хоногшсон үг л юм да. Ээжийнхээ одоо ямар зан чанараар бахархдаг вэ? Тэгэл агуу үнштэй. Тэгэл одоо ороо дээр ганц хүндэлж явдаг маань шүү дээ. Ер нь эрхэм бүтээлч чанар. Юм бүтээлч маш бүтээлч хүн л дээ. Бүтээл чанарыг нь маш ихээр үнэлж авдаг. Намаа гэсэн миний төлөө одоо минь намайг л гээд төрсөн юм шиг тийм л байдагт одоо маш их баярлж авдаг. Үгээр хэлэмгүй ихээр. За тэгэхээр ээжийнх нь хувьд хүүгийнхээ ямар зан чанараар бахархдаг юм тийм бэ? Миний өвч нь хүний төлөө сэтгэлтэй. Тэгээ өөрийн хүний ажил үйлс бүтчихлээвэл миний хүүгийн ажил үйлс бүтсэн юм шиг тийм нэг
хүний төлөө тийм цагаахан ямар ч одоо үдээ 24 таварч байгаа өнгөх чинь тийм хар хор санаагүй хүний төлөө сэтгэл тийм цанд нь баярлдаг да. Тэгээ ер нь юмыг бас их хөдөлмөрч юм байна гэдгийг одоо сая л анхаарч байна. Анх одоо дэлгэрэх суманд урлагийн үзлэг гэж болдог байлаа. Тэгээд хэдэн он тийм эдгээр анги байсан юм дээр 7 дугаар анги байсан юм урлагийн үзлэгээс шалгарсан ангиудын урлагийн номер эцэг эхчүүд 7 цагаас тоглоно гэж саягийн төвд цугларлаа. Би нийлээд радио хийгээл гараад ирсэн. Манай хүүгийн ангийнхыг тоглож байна. Тэгэл нэг багшийн дүр тоглоод нэг өндөр сайхан биетэй багш болол тоглолоо. Тэгээ би баг хүүгийнхаа эмэгтэй дүр тоглож байгаа багшийн дүр би баг хүүгийнхаа гэж нэг анзаарахгүй нэг орж сууж алан гэдсэн чинь миний хүүч нэг жоохон цаанаа нэг дууны өнгө айс тийм зөнгөдүү тийм гинт надад талтан гэрэл тоглож байгаа юм уу да гэл. Тэгэл тоосон чинь хүмүүс инээлдээ алалах ташаал сүэд боллоо. Тэгээд урлагийн номер дууслаад төрүүлсэн эднэг. Тэгсэн чинь манай хамт ажиллаж байсан тамгын газрын хамт ажиллаж байсан хүмүүс л за амраагийн 6 дахь мэдрэхүү мэдрэгдэж байна гэл намайг цаашлуудаа тэгээ яасан бэ гэсэн чинь танай хүүхдээ авьяас тадарч байна. Энийг яагаад илрүүлдэггүй юм бэ гэл нэлээд хашгинж ээжлээ. Тэгжэл би анх хүүгээ ер нь бас жоохон тийм уран зохиол талдаа давмгай юм байна гэдгийг мэдэрсэн. Тий. Би өөрөө бол нэг тэр болгоно уран зохиол хөглөөл нэг тэг сонирхол бичээд байдгүй л дээ. Хаяа нэг ягаад ч зарим нэг хүнд нэг сэтгэл өгөлцөөд юм уу гэгэлдсэн үед нэг аяа нэг сайхан нэг дурайтал сайхан цаасан төвчих сайхан штэ. Тийхүү яая байдгаа. Миний хүн бол тэгээд яг энэ авьяасаа өөрөө зэрэгтэй байхдаа хөгжүүлээд тэгээд хот орнд очиод найз нөхдөг ингээд хүүхдүүч одоо юм бүхэн сайхан ил одоо тийм өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломж нөхцөл байгаа учраас одоо ингээд зах зугаасаа мэдрэгдээд ирж байна л да. Тэгээд би бол хүүгээ ингээд аймаг цагт л өгөөд гэтрүүлчихнэ гэж өстэй ойданд өгсөнгүй. Тэгээд та бүхэн маш сайхан арга хэмжээ зохион байгуулж олон ээжүүдийг олон сайхан хүмүүсийг баярлуулж аваад чин сэтгэлээсээ баярлаж байна та нарт. За баярлалаа. Тэгэхээр бидний бас нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд танай гэр бүл танд бас олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Танай гэр бүл аз жаргал хамгийн сайхан бүхний хүсээрээ. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань бас одоо ингээд ижид наадсан чин сэтгэлийн үгийг хамгийн гол нь хүргэсэндээ баяртай байна. Тэгэхээр тэр л бидний одоо нэвтрүүлгийн маань зорилго оршиж байгаа юм. Ингээд та бүхэнд хамгийн сайхан бүхнийг хүсээд нэвтрүүлгээ өндөрлөё. За ингээд энэ хүү сайхан арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүү сайхан уралдаан энэ хүний нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа танай ажлын хамт олонд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Тэгээд нийт дорноговчуудаа дэлгэрэх сумынхаа тэр дундаа дэлгэрэх сумынхаа нийт ард иргэдтэй энэ хүү сайхан баярын мэндийг хүргэе. Нийт эмэгтэйчүүд өндөр настан юм буурлууд ичи бүсгүйчүүд охтуудаа тэгээд энэ сайхан олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8-ны гэгээлэх сайхан өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан аз жаргалаар бэлгэж яваасай гэж хүсье. Ээжтэй баярлаа. 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 Ээжтэй хайртай шүү. Баярлаа. Ээжтэй баярлаа. Намрын буурал хэрүү хэсгэж нартыг зөөлөх гэж тайрээ юу. Ээл хангалсан өвөр дээр чинь эрхэлхэл гэж би мэдлээ юу. Жихэн хорвон зовлон халахалж жаргал дэлгэх гэж тайрээ юу. Зүүд дэлгэрсэн өвөр дээр чинь